За шийдэх тогтоол гарч байна. 2025 оны 6 дугаар сарын 18-ны 19-ний өдөр Монгол Улсын нэрийн өмнөөс Сүхбаатар аймагт тусмын анхан шатны шүүгэн шүүгч Баяр Хотод даргал шүүгүүлэлт нарийн чинаар нэгчин Улсын ялагч хэвүүд шүүгдэж юм бол солон шүүгдэж мөнх зэрэг нарийн оролцуулсан шүүгэн шүүгүүлэлтийн А танхимд нээлттэй эрүүгийн шүүгүүлэлтээр мөнх зэрэг толгойдох хэргийг 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хяналтаа. За ингээд шийдэх тогтоолын тогтоох шиг танилцуулъя. Шүүгдэж гүнд огт дамжны мөнх жаргалыг хөдөлгөөний аюул байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөн тээврийн хэрэгж чадах гэх асуулт. Сахтуугаар тээврийн хэрэгж чадсан буюу эрүүгийн байдлын тусгай ангийн 27 дугаар зүйлийн 5 дахь цаасан гэмтэрэг үйлдэлсэн гэм буруутай тооцоогоо. 2 тусгай ангийн 27 дугаар зүйлийн 5 дахь цааснаар шүүгдэгч мөнх жаргалын тээврийн хэрэгж чадахыг 2 жилийн хугацаагаар хасаж 300 цагийн нийт төстэй ажил хийх хэлээр шийтгэсүгэ. За эрүүгийн байдлын ерхий ангийн 6 8 дугаар зүйлийн 1 6 9 дугаар зүйлийн 1 2 дахь цааснаар энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгж чадахыг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл дээр өмнөх тогтоолоор эдлэг үйлдсэн 1 жил 1 сар 29 хоногийн тээврийн хэрэгж чадахыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгж чадахыг хасах ялгааг шийтгэсүгэ. Нэмж нэгтгэхээр тогтоосугэ. За оногдуулсан тээврийн хэрэгж чадахыг 2 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 34 өдөр болсон үйлсгэлэн тоосугэ. За шүүхийн шатанд мөнх жаргал дасан зэрэг арга хэмжээ аваагүй. Тэрээр энэ хэргийг бол маш сагдсан харагдаагүй. Бид зөвчмцсэн гэж зүйлгүй иргэний үе бичвэрт авагдаагүй. Хэрэг хянах шийдвэрлэл ажиллагаатай холбоотой баримт ирээгүй дурдсугай. За нийт төстэй ажил хийх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мөнх жаргалд мэдэгдэж байна. За тогтоолын үндсэн сонссон хүчтэй болно. Оролцогчид шийдэх тогтоолыг зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давзаалт сүүлч хэрэгтэй. Даргалагч заасууч. За ойлгосноо. Мөнх жаргалаа 300 цаг нийт төстэй ажил хийх хэлээр шийтгэлээ. Та уг ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солино. Нийт төстэй ажил хийх ялын 8 цагийг 1 хоногоо хорих ялаар тооцож ингэж явдаг. Та бол одоо 1 жил хүрэхгүй хугацаанд одоо 3 удаа сахтуугаар тээврийн хэрэгж чадсан хувийн байдлаар дүгнэлт хийхгүй байна. За тийм учраас танд өмнөх одоо өгсөн торгох ялыг бол цангруулад нийт төстэй ажил хийх оногдуулсан. Ойлгомжтой юу? Ойлгосон. За тээврийн хэрэгж чадах их хаслыг ялыг нийтдээ 2 жил 1 сар 29 хоногийн хугацаанд тогтоосон. За энэ хугацаанд дахин сахтуу тээврийн хэрэгж чадах болохгүй шүү дээ. Тэр одоо барих юм бол гэмт хэрэг болно гэдгийг өөрөө мэдж байна тийм үү? Мэдвэ. Дахиж одоо энэ эрүүгийн хариуцлага ялж хангана. Цаашлаад энэ хорих ялтай гэмтийг шийтгэл болцсогүй юм хэлэлтэй боллоо. Ойлгов уу? Ойлгосон. За тогтоол 17 хоногийн дотор гарах хүргэгдэн тогтоол өдрөөс хойш 14 хоногийн дотор давзаалт хоног хэрэгтэй. За улсын ялагч өмгөөлснөд тодруулах зүйл байна. Баггүй наа. За орлооч.